Өглөөний мэндийг гийгэн өглөө сайн байна уу гэж бидний нэг өдөр хэллээ дээ. Эмээ ирсэн манай хоёрсоо үнэндээ жаргаж байна. Ивэ. Нураг минь хэлээд өгдөг эмээтэй ч болоосаа гэж боддог гэсэн шүү энэ жаах нут чинь. Нургийн сайн илж өгж байгаарай. Би ингээ жоохон бахта эмээ өвөдөө хүүхдүүдийг хараад бүр амар атархдаг байсан. Эмээ өвөдөө эргэлж байгааг нь хараад манай эмээ өвөө амар их өнгөрцөн байхгүй намайг 5 настай хахад өнгөрцөн. Тэгээд эмээ өвөнөр гоё шүү. За тэгээд өглөө охиноо хөргөж өгчөөд, цэцэрлэгт нь хөргөж өгчөөд хүүтэйгээ жоохон гадуур салхинд гарсан. Тэгээд гэртээ ороод өнөөдрийнхөө ажилд орсон байгаа. Өнөөдөр юу ин гэгээч. Айл болгонд нэг ийм материал сайтай ирнэ. Церемонтой тийм тавилга байдаг байхаа ер нь бол. Хаяхад хэцүү байлгаад ахаар өнгө дараад айгу муухай онцгой тий. Би тэгээ энэ асуудлаа шийдэх гээд өнөөдөр ийм өнгөгүй гинэ. Үнэргүй ямар ч ийм хоргүй ийм бодог авсан байхгүй юу? Энүүгээр энэ шкафныхаа нүрийг бодож үзье гэж бодоод тэгээ амар хурдан хатт юм лээ. Би түрүү жил гэрийнхаа бүх ийм модон хаалгануудыг бодож исэн байхгүй юу? Өнгө ороод бүр айгу гоё болж исэн. Манай гэрийн хуучны модон хаалгатай бийсэн анх нүүж орж ирэхэд тэгээ бодсон чинь бүр гэр өнгө ороод л явцсан айгу гоё. Тэгээ намайг жоохон байхад ингээл бодгийн ажил гээл ингээл амар үнэртэй хүүхдүүдээ бүгдийг гэрээсээ гаргаал айл майлд хонуулаа шалаараа нэг юм дэвсээл тавилгаа наашин цааш нь болгоод бүр амар хэцүү амар нүсэр юм болоод идэгсэн. Одоо ерөөсөө тэг шаардлага байхгүй. Би ерөөсөө ингээл зурагт үзэнгээ хүүхдээ харангаа хоол хингээ ингээл таслаад энийг баг 3 4 давхарлаа бодсон баг. Манай энэ шкаф маань хуучин юм лидрин материалтай байсан байхгүй юу? Энэ шар юмныхаа дээгүүр тэгээд лидрин ингээд наран дайсаар аваад амар зөөлрөөд ингээд юу гэдэг лээ өгчрээд гэдэг лөө. Тэгээ ингээд амар амархан хуулж унаад харин бүгдийг хуулж аваад бариулын аваад логог нь аваад тэгээ энэ хүрээгээр нь скотч наагаад тэгээ станаар бодож гарсан. Амар гоё урамтай кафтай байсан. Тэгээ энэ өөр цагаан бодгондаа өөр бас юм бодог холиод гоё тийм усан ягаан цэнхэр мэнхэр болгоод бодвол бас гоё л болох байсан баг. Тэгээ би манай гэрт арай цагаан өнгө зөхөх юм шиг санагдаад зүгээр цулхуу цагаанаар бодсон байгаа. За тэгээ бүтэн өдөржингөө энийгээс нараа давхарлаж бодоод энд амар хурдан хатдаг байхгүй юу? Амар хурдан хатдаг ерөөсө будаал баг 30 минут өнтер хатчихдаг. Тэгэлс нэр өдөржингөө нөгөөдгөө хатчихгүй юу гэж давхарлаа. Тэгээ сүүлдээ бүр гаргаад тавьж агаад дээр нь бодгаа асгаад. Тэгээд бодсон байгаа. Тэгээд хэдүүлээ одоо харцгаая. Ямар болсон бэ гэгээч. Царан дэш ийм гоё болсон байна. Амар царайлаг болсон байгааз. Надад айгу таалагдсан. За тэгээд өнөөдөр өдөржингөө бодгийн ажил хийгээд тэгээд дараа нь бууз ажиллагаанд орсон байгаа. Ээж байгаа болохоор хоол мал хийх айгу амархан байсан. Энэ бодгийн ажил амар амархан байсан. Манай охин бүрөө зүгээрстэй нэр шөлийн уугаа тонгоолгоод сороод л айгу амтархан ийдсэн. Сайхан шөлтөө боцож бас сайхан шүү тийм үү? За. Бүгдээрээ баяртай. Үзсэн баярлаа. Бай баяртай.